Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Эрүүл мэнд ба мөнгө нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Бид энэхүү нэвтрүүлгээр эрүүл мэндийг зохицуулах хууль дүрм, журмын тухай ярилцахаас гадна эрүүл мэндийн цогц ойлголтын талаар та бүхэнд танилцуулж байгаа илээ. Ингээд өнөөдөр бид студидээ сэтгэц гэж юу вэ? Сэтгцийн тухай ярихаар сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хэмж Жавзан тулмын ган тулгыг урьсан байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За, нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Тэгэхээр хоёулаа өнөөдөр маш энгийн зүйлийг эхэлж ярих гэж бодлоо. Яагад бол өнөөдөр мэдлэг цорилж хүн хөгжих ёстой. Тэгэхээр сэтгцийн эрүүл мэнд гэдэг дотор сэтгц гэж яг юу гэсэн үг юм болоо. Хүн болгон л одоо сэтгцийн хувьд эрүүл мэнд одоо эрүүл байх ёстой талаар яриад эхэлчлээ. Эндээс яриагаа эхлэе. За, тэгэхээр одоо бидний амьд сүрэн байгаа нөхцөл байнгын одоо ажиллаж яадаг зүйл бол хүний одоо уурга тархины тархитай холбоотой үйл ажиллагаа буюу тэр сэтгэн бодох тийм ээ анхаарлаа төвлөрүүлэх, хэмийг мэдрэх гих мэтчил маш олон зүйл цогц тэр ойлголтыг бол ерөн сэтгц гэж нэрлээд байгаа тийм ээ. Тэгэхээр энэ үг маань бол ерөн сэтгцийн эрүүл мэнд буюу mental health гэдэг нэр томьёонд багтаж явдаг. Тэгэхээр энэ маань нэлээд тийм өргөн ойлголт гэж хэлмээр байна. Тэгээ зарим тохиолдолд яг сэтгц гэдэг үгийг сонсоод хүмүүс одоо жоохон бишүрхэх тийм ээ, жоохон өөр хандлага гаргах тийм зайлсхий гэдэг. Тэгэхээр энэ биш хүн болгонтой хамаатай асуудалт бол юм зүйл юм а гэдгийг бол бас хэлмээр байна. Сэтгц гэхээр одоо ингээд үйл үгээр нь ботхос сэтгэх, ойлгох, ухаарах, өөрөөр хэлбэл бидний энэ уурга тархинд болж байгаа үйл явц гэж бодох нь тийм. Тэгэхээр нэг хэсэг бид нар бол эрүүл байна гэдэг бол махан биетэй холбоотой гэж хэлсэн бол хүн эрүүл байхын тулд ердөө энэ сэтгцийн хувьд эрүүл байна гэдгээр их олон талаас нь эрдэмтэд, судлаачид, сэтгэл судлаачид хүртэл яриад эхэлчихлээ л дээ. Тэгэхээр яг сэтгцийн хувьд эрүүл байна гэдэг нь хүн болгонтой хамаатай асуудал болчихлоо. Энэ талаар тодруулбал. За, тэгэхээр маш энгийнээр бүгдээрээ бодоод үзэлтэй тийм ээ. Тэгэхээр хүний одоо бие махбод гэдэг чинь бол автомат зохицуулалтаа нөгөө талаас бол хүний ухамсар захирагдаж явагддаг энэ бүх процессын уурга тархилын цөм хэсэг нь тийм ээ. Тэгэхээр бие дэлгэрж байгаа шинжүүдийн цаана гарч байгаа өөрчлөлт нь бол яг нь бие болон сэтгцийн эрүүл мэндийг одоо хооронд нь салгахын ямарч салгах зэрэг боломжгүй. Яагаад гэвэл бие биенийг нөхцөлдүүлж яадаг зүйл тийм ээ. Тийм учраас одоо ер нь урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндэ тэргүүнд нь тавиад урьдчилан сэргийлэх рүү чиглээд явж байгаа хувьд бол ерөөсөө энэ бие махбодыг өвчлүүлэхгүй байх тэр одоо бүх зүйл нь бол хүний энэ уурга тархитай холбоо явж байгаа холбоотой гэж ойлгож. Тийм учраас өнөөдөр бол ингээд харцсангуй бас сэтгцийн эрүүл мэндийг сэтгэл зүйн эрүүл мэндийг бол чухалчлах тийм хандлагууд бол гарч ирж байгаа маань бол сайшаалтай байгаа тийм ээ. Тийм учраас бол биеийн өвдөд сэтгцийн хувьд бол ямар ч асуудалгүй байна гэж байхгүй тийм ээ. Сэтгц нь одоо яг нь тулгымцсан асуудал үүсгэхэд бол буцаад биеийн шинжүүдээр илэрч идэг энэ одоо харилцан бие биенийг нөхцөлдүүлж идэг юм цогц ойлголт байгаа юм л да. Одоо ингээд өнөөдрийн нийгэмдэр болж байгаа үзэгдэл явдал тухайлбал ковид бол хүн болгоныг айдсаар дүүргэсэн тий би өвдчих болов өвдсөн хойноо хүндэрчих болов ч гэдэг юм уу. Эсвэл ямарваа нэг юм санаа зовх айх дээрэс нь хүн дагаа нөгөө сэтгэл хөдлөлүүд магадгүй энэ махан бие маань удирдаад байна гэдгийг бол хүн болгон бас ойлгоод эхэлчихлээ л дээ. Тэгэхээр өнөөдөр яг энэ сэтгцийн хувьд эрүүл байх нийгэм болон эргэн тойрон гэр орон ер нь юу яг нөлөөлөд байна. Одоо хувь хүмүүс магадгүй энэ нэвтрүүлгийг үзэж байгаа иргэд би сэтгцийн хувьд эрүүл байхын тулд би яах ёстой юм бол хүн болгон адилгүй шүү дээ. Тэ зарим нь тулгамдж байгаа асуудлыг маш хөнгөн давтал зарим нь болохоор тэрийгэ бүр ингээд эмгэг бүр өвчин болгох гэдэг. Энэ дээр мэрэгжлийн зөвлөгөө өгвөл. За, тэгэхээр нэгдүгээр бол бид нэр хүний эрүүл мэнд бол тийм ээ сэтгцийн эрүүл мэнд, бие махбодын эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд гэдэг энэ гурван цогц ойлголт байдаг тийм ээ. Тийм учраас бол таны хэлснээр бол биеийн эрүүл мэндээс дээр нэмээд бид нар бол сэтгцийн эрүүл мэндийг гэдэг зүйлээ бол чухалчилж үзэх нэ тийм ээ. Тийм учраас хүн болон хамгийн наазах нь надад бол яг нь миний уурга тархийг өдөртөж яадаг, миний одоо биеийн нэг хэсэг болсон нүдэнд харагдаж гарт баригдахгүй ч гэсэн энэ сэтгц гэдэг зүйл бол байдгийн байна гэдгийг бол ойлгож хүлээн зөвшөөрөх нь чухал байгаа юм л да тийм ээ. Тэгэхээр ер нь бол сэтгцийн хувьд эрүүл байна гэдэг маань бол хувь хүн, гэр бүл, хамт олон тэгээд улс үндэстэн цаашдаа дэлхий гэдэг юм жаа тийм ээ. Тийм учраас
учраас сэтгцийн тулгымдсан асуудлаа зөв зохистой шийдвэрлэж чаддаг. Энэ талаар их ойлголттой тийм ээ өөрийгөө илүү их таньж мэдсэн хүмүүс маань бол бусдтай бол ямар ч одоо асуудалгүйгээр ойлголцоод зохицоод явж харилцаад ойлголцоод явждаг буюу тухайн нэг одоо шийдвэрлэх ёстой асуудлыг хурдтай явах боломжтой болчихж байгаа тийм ээ. Тийм болохоор ер нь сэтгцийн хувьд эрүүл байх хамгийн наад захын шалгуур нь бол сайн ойртой байх хэрэгтэй юм байна тийм ээ. Дээрээс нь өнөөдрийнхөө ажилд би тэгж их төртөхгүйгээр гарынхаа үзүүрээр тийм ээ чаддаг зүйлээ өөртөө итгэлтэйгээр хийж чадж байгаа. За яаж нөө байнга бодогдоод байдаг тийм айдас төгшөөр гониг гутрал гэдэг зүйл бол одоо их удаан хугацаанд үргэлжлэхгүй тийм ээ. Тэгэхээр ковидтэй холбоотой гарч иж байгаа асуудал маань бол буцаагаад одоо сэтгцийн эрүүл мэнд гэдэг ямар чухал вэ гэдгийг бол дэлхийн нийтэд бол харуулад эхэлж байна тийм ээ. Тийм учраас бол энэ ковидын буюу энэ гадаад шалтгаантай стресс дарамтууд бол маш түгээмэл илэрч байгаа. Тэгэхээр ковидын магадгүй дараатай энэ утсаа орцох тусам сэтгцийн эрүүл мэндийн тулгымдсан асуудал бол улам нэмэгдэж сэтгцийн өвчлөл бас өсөх тийм дүр зураг бол харагдаад байгаамаа. Тийм байна. Гэхдээ яг амьдрал дээр хүн бас энийг мэдэнтэй за юм санаа зовхгүйсэн эргэн тойрон байгаа хүмүүс ковидаар өвдчлөө ч гэдэг юм эсвэл хин нэг нь хүнд өвчтөй олчлаа гэсэн мөртлөө нэг л цаанаа завьртай яваад идэг. Тэгэхээр өөрөө чинь түрүүнд тэмдэглэжсэн юмны сайн нойртой байх гэж хэлж байна те. Үнэхээр одоо энэ тарихны тухай тэгээ дараагийн нэвтрүүлгээр бас нэг эрдэмтнийг урьж оруулах гэдэг л да энэ тарих дотор юу олох юм болоо те. Энд чинь биохимиэлмент гэдэг юм. Тэгэхээр бид нар энэ тарихаа хамгийн гол юм бол өөрийн чийлдгээр найр гэсэн. Тэгэхээр өнөөдөр ингээ юмд санаа завчгаар найр хүрдэггүй нэг талаас. Гэхдээ залуучуудын дунд бас найр гүдэл олоод байгаа нь магадгүй нөгөө гар утасны буруу хэрэглээ эсвэл шин унтахаа хийсэн шиг. Энэ дээр одоо өөрөө ингээд бас энэ одоо эмнэлэгт тодорхой хэмжээгээр туршлага хуримтлуулж явж байгаагийн хувьд залуучуудын дунд энэ яагаад ийм асуудал үүсч вэ? Ер нь бол олон шалтгаантай гэж ойлгож болно тийм ээ. Тэгэхээр эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийг төгсөөд за дээрээс тэгээд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд ингээд ажилд ороод хамгийн анх миний одоо анзаарсан зүйл бол тэнд хүн болгоны ярианы сэдв ирж байгаа хүн болгоноос асуудаг зүйл бол ерөөсөө нойрны тухай өөрчлөлт тийм ээ. Сэтгцийн хувьд ямар нэгэн байдлаар өөрчлөлт гэдэг бол энэ бол нойртой нь шууд хамааралтай байдаг. Тийм учраас тийм болохоор хүн бол ер нь хамгийн наад зах нь одоо 6-аас 8 цаг сайн бүх унтаж амарна гэдэг маань бол эрүүл байх. Ялангуяа сэтгцийн хувьд эрүүл байх үндсийн бол үндсэн гэж ойлгож болно. За тэгэхээр одоо ингээд тийм ээ сошиал медиа за тэгэл үзэх сонирхох юм маш ихтэй болснороо бол хүн одоо сатаарах юм бол одоо ерөөсөө шүн унтахгүй байх тэр юу нь бол бэлэм одоо байгаа тийм бий болсон байгаа. Тийм учраас ухамсартайгаар бүр зорж чиглүүлээд нойрны эрүүл ах уу гэдэг юмыг бол маш сайн анзаарч явах хэрэгтэй. Тэгэхээр бол хүн сайн нойртой байхад тийм ээ зөв зохистой шинэтэй хоол ижилээ идсэн байхад бол хүн бол тийм амархан одоо яах нь асуудалд ороод байхгүй. Сэтгцийн хувьд бие махбодын хувьд бол хүчтэй байх боломж нь бол бүрдэж байгаа тийм ээ. Тийм учраас бол одоо телевиз үзэж байгаа иргэдтэй бол ядаж тийм ээ болж шүн дундаас өмнө орондоо ороод бүх сайн унтаад магадгүй 6 цаг 7 цаг хүртэл за болж игэл тэрнээс нан тий 10-аас 11 10-аас 11:30 хооронд орондоо орж унтаад тэр шүн гэдэг маань бол бидний уурын тархийг амраах маш чухал үе тийм ээ. Нэг талаасаа бол зарим ийм яриануд байдаг л да. Одоо залуу хүн их унтах ясгүй тийм ээ хийж өвтэй хөдөлмөрлөх нас ундах нойроо одоо идэх хоол амартан одоо ийм өрсөлдөөн нийгэм явж байна энэ гэсэн тийм ойлголтууд байгаад байдаг. Тэгэл би яг сэтгцийн эрүүл мэндийн үндсийн хэдүүд яг энэ салбарт ажиллаж эхлээд нойр гэдэг зүйлдээ маш их ач холбогдол өгж эхэлсэн тийм ээ. Тэгээ оюутан байхдаа 5 цаг тэмдэр босон барина гэж ингээд явж байсан. Тэр бүх зүйлээ бол ингээд өөрчлөөд тэгээд одоо яг нь хүмүүст бол сайн унтж байна гэх юм бол тэрэн дээр нь л та харцсангүй сайн эрүүл байна сайн унтаад ах хэрэгтэй шүү гэж тэднийг дэмжих шүн унтахгүй ажил суралцаад байгаа гэдэг. За чиний сурах зүйл чинь бол их чухал. Гэхдээ нойроо одоо яг нь шүний нойроо тэр суралцах юугаа нөхөж ирээсээ болох. Энэ бол маш ашиггүй 8 гэж ойлгож болно. Ердөө тийм байна те. Тэгэхээр найр гэхээр бол баргалжил ямар ч одоо мөнгөөр худалдаж авахгүй өөрөө том имчилгээний гэж хэлж болохоор зүйл байна л да. Одоо бид нар энэ олон стресстэй тархинд одогдож байгаа юмыг унтчихэж л даван туулах нь шүү дээ. Гэхдээ яг амьдрал дээр ингээд юмд санаа
зоох юм уу? Ерөнхийдөө одоо ингээл шүн дунд өнгөрчихөд унтдаггүй, ном уншдаг. За эсвэл залуучууд маань оюутан болсон хүүхдүүд маань за одоо би илүү хичээлэх ёстой, дүндээ анхаарыг гэтэл магадгүй дараа нь хожимын өдөр маш олон асуудлууд үүсэх гээд байна. Тэгвэл энэ нойрноос яаж одоо сэргийлэх юм? Заримдаа эмээ өвнөрийн яриа байдаг шүү дээ, тэ. Одоо илүү булчинлаг одоо ажил сан хий. Дан ганц оюуны хөдөлмөр бол бас төвөгтэй гэдэг юм. Энэ дээр бас яг өөрийнхөө туршлага гэдэг юм уу, хүмүүсийн туршлагаас яаж нойртой болох юм? Эрүүл байгаа нойрныхоо тэрхий маягийг тийчээр л байлгахыг бол хичээх хэрэгтэй. Заавал одоо нойрны асуудал үүсчихэд тэрэндээ анхаарах биш тийм ээ. Харамсалтай нь бол одоо маш түгээмэл болж байгаа асуудал бол энэ гавт гайрсан ерөөсөө нойрны одоо эмх замраагүй байдал юм да. Тогтсон цагт унтдаггүй, гүйцсэн унтаж амардгүй. За хэрвээ ер нь анзаараад эхлэх юм бол хүн ялангуяа ингээд юм санаа зовоод ирэхээрээ тий ажил төрлийн асуудалтай болоод ирэхээрээ тий орондоо орсон ч гэсэн түүний бодол санаа нь ерөөсөө бэлэн биш байгаад байдаг тийм ээ. Тийм учраас бол ер нь маш олон тийм зөвлөгөө өгч болно л да. Гэхдээ нойрны асуудалтай болоод одоо ганц шиг имээр ч юм уу тий одоо ямар нэгэн зүйл хэрэглээд одоо нойроо буцаж би нойртой болмоор байна гэсэн ийм хандлага бол их түгээмэл байдаг. Энэ бол нэлээд ташаа ойлголт. Яагаад гэвэл ерөөсөө одоо нойрон зөвхөн өгчдөг юм биднэрт ийм бол харамсалтайгаар одоогоор маш хязгаарлагдсан бол тийм ээ. Тэр бол цогц эмчилгээ болдог. За тэгээ манай сэтгцийн эрүүл үндсийн төвдөр одоо стрессийн шалтгааны эмгэгийн клиник гэдэг маань бол маш олон хүмүүс эвтэж эмчлүүлэхийг одоо хүсдэг, зорддог ийм тасаг байж байгаа тийм ээ. Тэгэхээр энд бол ерөнхийдөө бол одоо 3 төрлийн бол эмчилгээ хийгдэж байгаа. Нэгдүгээрт бол тухайн хүнд бол мэдээж одоо эмийн эмчилгээ тийм ээ. Одоо тэр тухайн хүнд хэрэгтэй витамин ч гэдэг юм уу тийм ээ. За нөгөө талаас гэх юм бол физик эмчилгээ бариулна, заахан бомба тавиулна, за аяллаг массаж ингээд явна. Нөгөө талд нь сэтгэл зүйн эмчилгээ гэдэг. Ингээд энэ 3 эмчилгээ цогц болоод ирэхээр тухайн хүний бүх одоо яах нь тэр ядаргаа, стресс бүх хүндэл хамаг юмнууд нь одоо шийдэгдээд хүмүүс буцаад ирч хүчээ бол мэдэрч эхэлдэг тийм ээ. Тийм учраас бол ер нь одоо хүн нойр хэрэг хангалттай байна гэдэг мэдэх хамгийн зүгээр маш энгийн одоо зүйл бол өглөө босоод ирэхэд би ямарсан өнөөдрийнхээ ажлыг ирч хүчтэйгээр хийх одоо юм сэргийг цуваа сэргэлэн ийм л өөрийнхөө өнөөдөр хийх ажлаа бол цаг хугацаанд нь намжуулаад утсаар яриад хүн амтантай найз нөхдөдөө ажлынхаа хүмүүстэй ингээд маш хурдан ойлголцоод ингээд явж явах юм бол тухайн хүний болон нойрны асуудал бол харьцан угаагүй байна гэдэг. Тийм болохоор яг ер нь одоо ингээд ээлжийн ажил хийдэг хүмүүсийн хувьд бол энэ одоо бас хэцүү шүү дээ тийм ээ. Юм болгоныг бол одоо шинэ энэ хүмүүс бол эндээ тасаад явна. Гэтэл шүн одоо ажилдахгүй хэрнээ одоо илүү цагаар сууж хичээлдэг, илүү цагаар сууд ажилдаг. Тэгэхээр яг хуу заавал одоо яах нь ер нь ингээд оройн цагаар суугаад бүтээмжтэй байдаг хүмүүсийн хувьд бол бас хүн болгоом бол заавал ийм адилхан байх хэрэгтэй гэж бол үзэж бас болохгүй л дээ тийм ээ. Тийм учраас энэ нойр гэдэг чинь их чухал юм байна шүү. Би энэ унтах ёстой цагтаа унтаж чадчихэв үү? Унтаад босоод ирэхэд миний сэтгэл санаа бие махбод хэр амарсан байна вэ гэдгээ эргээд нэг бодоод үзээрэй тийм ээ. Нөгөө талаас гэх юм бол өөрөө ингээд нойрных учрыг ер нь олоход бэрхшээл учраад ирвэл мэргэжлийн хүнээс бол чиглэл авна гэдэг бол чухал байгаа. За тэгээд телевиз үзэж байгаа хүмүүстэй хандаад хэлэхэд бол одоо 1800 2000 гээд манай сэтгцэн эрүүл мэндийн өмсгийн төвийн 24 цагаар ажилладаг утас байгаа. Тэгэхээр та нартай одоо сэтгцэн эрүүл мэндтэй холбоотой тийм ээ, донд хэмжээтэй холбоотой таньж мэдмээр байгаа асуудал байх юм бол энэ нууц руу холбогдоход бол та мэргэжлийн сэтгцэн эмчтэй бол хизээж холбогдох юм боломжтой гэдгийг бол бас хэлмээр байна. Тэгэхээр манай нэвтрүүлгийн нэр бол эрүүл мэнд ба мөнгө гэсэн байгаа. Тэгэхээр бид нар эрүүл үедээ мөнгө хэмнэжин гэсэн үг болох гэдэг юм тий. Тэгэхээр сая одоо янз бүрийн сэтгцэн эмгэгтэй болохгүй, сэтгцэн өвчтөй болохгүй тул ердөө найр гэдгийг бид нар худалдаж авахгүйгээр хэрэгжилчих гээд байна тий. Гэтэл асуудал үүсэнгүүт эмнэлэг типэн гэдэг чинь бас л тодорхой хэмжээр даатгал тэгээд дээрээс нь эргэлтийн асуудал гэж мөнгө гарч урсаж эхлэх байгаа учраас эргээд бид эрүүл байхдаа ердөө анхаарлаа, халамжаа бүх юмаа хариуцлагатай бай гэж хэлэх гээд байна л да. Тэгээд нойргүй болцсон хойноо эмгэгийн асуудлууд ч гараад иртэл тэрнээс илүү мөнгө төлөхөр болчихж байгаа санагдаад багтай. Тэгэхээр энэ логик дээр өөрөө юу гэж хэлэх вэ? Яг л манай нэвтрүүлэг болохоор эрүүл байхдаа энэ мөнгөө хэмнэж байгаа шүү. Харин асуудал үүсчих юм бол энээс илүү мөнгө зарлагддаг шүү гэдэг санааг л бид иргэдтэй ойлгуулах гэдэг юм л та. Эрүүл байх тэгээд
тулгымдсан асуудал өвчтний тийм ээ. Одоо эрүүл эмгэгний зааг гэд энэ тэгэхээр эрүүл байгаа хүмүүс бол ерөнхийдөө бол яг ямар ч хүн 100% эрүүл байх ямар ч асуудалгүй явах боломжгүй тийм ээ. Тэгэхээр харамсалтай нь хүмүүс эрүүл байхдаа эрүүл байгаа тэр байдлаа бол тэрэндээ нэг ач холбогдол өгдөггүй ийм одоо хандлага ажиглагддаг. Тэгэхээр яг ингээд өвдөөд эмнэлгийн орон дээр хөвтөөд дээж хараад бодож байгаад хүнд яг орой руу юм орно гэдэг шиг маш их ухаарл орж ирдэг тийм ээ. Тэгэхээр ямар нэгэн эмгэг одоо даамжраад магадгүй одоо яах нь бүрэн гүйс дэмжлэгдэхгүй болоод ирсэн үед бол эргээд алдсан цаг хугацаа хамгийн одоо яаж ч өөрчлөх боломжгүй зүйл байж идэг тийм ээ. Тийм үедээ надад ямар их боломж байсан юм бэ? Эрүүл байхдаа би энэ одоо өвчин сэргийлэх үүслэгт орчдөг байж, энэ хүндээс асуу зөвлөгөө авдаг байж, номноос уншсан зүйлээ хэрэгжүүлдэг байж гэж араас нь ингээд харамсах тийм зүйл бол түгээмэл ажиглагддаг тийм ээ. Тийм учраас бол эрүүл хүний эрх чөлөө гэдэг хоёр зүйл бол одоо хүнээс алсрах тусмаа бол одоо үнцний мэдрүүлдэг ийм зүйл байгаа. Тийм учраас бол энэ одоо сэтгэл амар амьдарч байгаа, сэтгэл амар одоо аж төрж байгаа бие махбодоо хүний сэтгэл зүгээ бол ямар нэгэн эмгээс урьдчилан сэргийлнэ гэдэг маань бол ирээдүйдээ оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэдгийг бол ойлгох хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр харцангуй ийм эрүүл хэв маягийг дадуулаад тэгээд яг нь эрүүл мэндийг хамгаалах чиглэсэн маш энгийн аргууд байгаа тийм ээ. Хооллолт байна, тийм ээ, хөдөлгөөн байна. За тэгээд стресс менежмент буюу сэтгцийн эрүүл мэнд. Тэгэхээр энэ бүгдээ бид нар одоо зөв явж байгаа хүмүүс тийм ээ, эрүүл байгаа хүмүүс, эрүүл байдлыг хадгалж байгаа, энэ төлөө хөрөнгө оруулж байгаа, энэ төлөө одоо санаа зовж байгаа тийм ээ, хүн болгон эргээд яг нь 5-10 жилийн дараа эргээд өөрсдөө маш их хөрөнгө оруулалт хийснэ ойлгох болно тийм ээ. Тийм учраас бол мөнгө хэмнэн тийм ээ. Тэгэл одоо ингээл маш олон эмгэггүй хөвдөл маш энгийнээр өрцөн сэргийлэх боломжууд бол зөндөө байдаг тийм ээ. Наазахын асуудал юм бол одоо элэг тийм ээ. За тэгэл зүрх бөөр гэд бидний бахан бидрээ ярил л да. Энэ болгон маань би зүгээр хаяа боддог байхгүй юу? Яг ингээд бүүрний дутагдaltaй болоод 7 хоногт 2 удаа одоо аппаратанд ордог хүн хин хамгийн аз жаргалтай байх гэхээр зүгээр л 0 ороод одоо ингэж яаж нөө бисасч юм бол тэр үнэхээр хатаа хамгийн баян ямар тэг өдөр төр 3 4 5 удаа тэгэл асуудал байхгүй. Гэтэл яг ингээд одоо тийм ээ цусаа диализын аппаратанд ороод төвч байгаа хүний хувьд бол тийм дэндүү аз жаргалтай хүн. Тийм учраас энэ талаас нь ингээд жоохон бодох тийм зүйл бидэрт хэрэгтэй байгаа даа. Хаяа бид нар зогсоод яг бодож явах хэрэгтэй. Юу болж байна, юу болохгүй байна гэдэг тийм ээ. Тэгээ бас хажуугаас нийлээд байгаа хүмүүсийн одоо санамжинд их тийм сэрэмжтэй бас энэ юу манай одоо хүмүүс ингэж хэлээд энэ шүү. Энэ юу хэлээ гэд ихэнхдээ бол хүмүүс одоо өөрийгөө тийм өмөрөх тийм хандлага харагдаад байдаг тийм би болж байгаа бүтэж байгаа гэдэг. Тийм учраас хүний анхааруулж илж байгаа үгэнд бид нар анзаарахтай байдаг. Чухал юм гэж бодогддог. Тэгэхээр сая өөрийн чинь ярианаас энэ бодох гэдэг нэг үйл явдал гараад ирчлээ шүү дээ. Тэ бид нар чинь заримдаа бодохч завгүй. Өглөө буслаа ажил гэр автобус унаа гэл ингээл биднэрт нөлөөлж байгаа маш олон зүйл байдаг. Тэгээ бодно гэхээр магадгүй хин нэгэн гадны нөлөө байхгүй тул сүүлийн үед залуучууд төдийгүй Монголд бүр дэлхийд дахин бяцлаглалын асуудал гарч ирээд байна л да. Магадгүй бид нар сая өөрийн чи ярианаас бол нойр их чухал юм бэ сэтгцэнд те зөв хооллолт за хөдөлгөөн гэдэг олон зүйл нөлөөлж байгаа. Гэтэл за тархин зөндөө бодол ороод байна. Би одоо айгүй хэцүүхэн байдалд орчлоо. За би ийм уумааргүй байна. Им чин магадгүй дараа нь тасал олчихно гэсэн хүмүүс илүү бяцлал хийгээд байгаа юм шиг надад харагдаад байдаг. Тэгэхээр та бүхэн дээр бас яг ийм бяцлал хийдэг бас туршлагууд байдаг гэж сонссон. За тэгэхээр 21-р зуун бол ерөөсөө сэтгэл зүйн зуун өөрийгөө таньж мэдэх нь ураг тархины одоо бүр гүн рүү юм нэвтрэх маш олон одоо их мөнгө хайж байна. Энэ дээр маш их судалгаанууд хийгдэж байна тийм ээ. Тэгсэн чинь эргээд бид нар одоо уламжлалаасаа тийм ээ суралцах зүйл зөндөө болсон байна тийм ээ. Эргээд ингэ бодоход одоо бидний өвөг дээдс одоо бидний өмнө төрлийн хүмүүс ямар их мундаг нэгсэндээ баг 6 дахь мөрдөрхөн хөгжсөн тийм ээ. Олон жилийн дараа энэ технологи хөгжөөд эргээд судлаад эхлэхэд аль хэзээний бидний амьдралын дунд байж исэн тэр асуудлууд байгаа тийм ээ. Тийм учраас бол бяцлаглалын одоо их хүчээ авж байна. Ялангуяа одоо барууны орнуудад илүү судалгаа их хийгдэж байна. Эрдэмтэд нь. За тэгээд ирэнгүүт
бусдын бясалгалын талаар сүүлийн үед бол миний ер нь уншиж судалж байгаа энэ зүйл дээр их жишээ аваад ярил л да тийм ээ. Яагаад тэгэхээр их шинэлэх ухаан тийм хандлага бол ажиглагдаж байгаа. Тийм болохоор ер нь бол одоо нэг талаас шашин гэж харахаас илүүтэй энэ дээр яаж нөө шинэлэх ухаантай холбоотойгоор энэ бясалгалын асуудлууд нэлээ их чухал болж ирж байна. За би ч гэсэн өөрөө бясалгал хийх юмсангээ бодоо явж байсан тодорхой хугацаа өнгөрцөн байна тийм ээ, цаг хугацаа их хурдан өнгөрдөг. Тэгээд яг энэ буддизмын одоо бясалгал талаас нь нэлээд сонирхож ажиллаж байгаа суралцж байна. Тэгээд ингээ харахад бол өдөр энэний тухай их сонссон байдаг. Өдөр 60 мянган боддог гэдэг. Гэтэл яг ингээд эргээ бодоход энэ 60 мянган бодол гэдэг чинь би бол арай хитүүлсэн тоо болов гэж бодож байсан тийм. Тэгэхээр ерөөсөө ингээд амьсгал дээрээ төлрөөд хийгдэх тэр дасгалын тэр бясалгалын одоо аргачлалыг яг хийж явахдаа маш их бодол яг тэр цаанаа явагдаж байгаа гэдгийг анзаарч хэлдэг юм байлээ тийм. Гэтэл ингээд зүгээр ингээ бодоход бол хаяа нэг зогсоо бодоход магадгүй надад анзаарахгүй байх тийм. Тийм учраас бол энэний цаана ерөөсөө л энэ бие махбодыг амрааж байгаа сэтгэл санааг тайвшруулах тэр нууцын чинь одоо нэг түлхүүр нь бол бясалгал байх боломжтой юм байна тийм ээ. Тийм учраас бол одоо аль бясалгалаа сонгоод хийнэ гэдэг бол хүний бас сонголтын асуудал. Гэхдээ яг тухайн бясалгалаараа мэрэгшсэн цаад мөн чанарыг ойлгоцсон ийм хүнийг барьж ийм судрыг ийм одоо зааварчлагыг дагаж одоо хийвэл энэ бол их үр өгөөжтэй болно гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Тэгээ энэний цаана бас л мэдлэг дахиад шинжлэх ухаан маш олон зүйл бол байдаг юм а тийм ээ. Зүгээр нэг сургаар ч юм уу бол аливаа хандна гэдэг бол эрсдэлтэй л гэж хэлмээр байна. Тэгэхээр одоо бидний хүн төрөлхтөнд бас нэг чухал яриад эхэлж байгаа нь мэдлэгтэй байж ижил та юмны учрыг олъё шүү. Хин нэг дагаж одоо баясах гэдэг юм уу дагалдах биш те. Тэгэхээр яг саяны өөрийн чинь одоо ингээд өөрийнхөө туршлагаар нэмж хийсэн энэ бясалгал гэдгийн талаар бүр илүү ойлгоод энэ бясалгал гэдэг бол нэг талаасаа миний одоо ингээд анзаарч хахад мангадгүй монголчууд ингээд ганцаараа явдаг те хөдөө хээр талд ингээд алхаад явж байхдаа бараг бясалгаж ийсэн болов бодол орж ирэхгүй байгалийн сайхныг хараад анзаараад энэ нэргээд бас тархийг цэвэрлж ийсэн болов. Тэгэхээр бясалгал гэхээр нэг заавалчгүй нэг те нэг газар суугаад нэг одоо завилж суугч гэдэг мэдээ тэр техник байгаа л да те. Гэхдээ тархиа цэвэрлэхэд хамгийн чухал тусалдаг юм бол бодлоо анзаарч ажиглахдаа хамраараа гэдэг санаа ч айгүй чухал харагдчихээн л да. Заримдаа бид нар чинь энэ хурцтай нэгэнд амьсгалж байгаагаа ч анзаардаггүй те. Өглөө өдөр гэр ингээд явцдаг. За сүүлийн үед бол бас хүмүүст бол маш их ингээд амнаас нь гардаг нэг үгний стрессийн тухай байна. Би стрессдчлээ гэдэг. Гэтэл нөгөө талаасаа одоо ингээ хавдар стресс өвчин гэдэг үгийг амнаасаа битээ хамаагүй гарга гэж өгдөм бас нэг сургаал байдаг те. Чи битээ гэрт өвчин яриад битээ яолоод гэдэг ч юм уу те. Тэгэхээр амны бэлэг гэдэг шиг. Тэгэхээр бид нар ердөө өөрсдөө одоо энэ өвчнийг дуудаад байгаа юм. Наадах нь ингээд яна ковид тус чухал ууч гэдэг юм. Тэгэхээр бидний сэтгц дотор буюу тархин тасныг бодол яваад байна. Тэрийг одоо бид нар яаж одоо шинжилгаанаар нь тайлбарлах уу? Одоо л мэдлэг гэдэг бол зөвхөн энэ бол энэ онол ярьж гэхээсээ илүү практикаар хэрэгжээд тэгээд үр дүн нь өөрсдөө ирүүл болох нь биднэрт дараг шинжилгааны баталгаа олчих гээд штэ. Тэг хичнээн онол ярьчаад өөрийгөө засах өөрчилж чадахгүй бол бас л асуудалтай юм шиг. Энэ дээр за тэгэхээр стресс гэдэг стрессийн тухай ойлголт нэлээд тийм өргөн хүрээний ойлголт байгаа тийм ээ. Стресс бол хүний амьдралын салшгүй нэг хэсэг. Ямар ч стрессгүй амьдрах боломжгүй. Нөгөө талаас гэх юм бол хүн тодорхой хэмжээний стресстэй байж амьдрал бол утга учиртай байдаг тийм ээ. Бүх юм одоо яах нь төгс ямар ч асуудалгүй байна гэдэг бол энэ ерөөсө боломжгүй ойлголт тийм ээ. За тэгэхээр стресс гэдэг зүйл маань ер нь стресс бидний амьдралын нэг хэсэг юм байна гэж бодоод өтөр болгоод стрессэд явна гэх юм бол энэ бас ийм яах нь одоо туйшрал болно гэж ойлгож байна тийм ээ. Тэгэхээр түрүүний бодол гэдэг дээр би зүгээр одоо нэвтрүүлэг үзэж байгаа үзэгчтэй өөрийнхөө одоо сонсон төр бясалгалын маш энгийн аргыг л би хуваалцмаар санагдаж байна тийм. Тэн дээр тийм бүр хийж үзүүлсэн ч болсон шүү дээ тийм. Бодлоо ажиглах гэдэг нэг ийм дасгал байдаг. Тэр юу юм бэ гэхээр одоо ингээд хүн яг энэ бодол дотор ороод ингээд хөвч явах үедээ бол ерөөсөө энэний эргүүлгэнд ороод ингээд явчихдаг тийм ээ. Тэгэхээр өдөр 60 мянган бодол боддог. Тэрний бол 80% сөрөг байдаг. 95% нь бол давтагдамж бодол гэдэг. Тийм бүтээлч бол биш байх нь шүү дээ тийм ээ. Тийм учраас энэ одоо жоохон хоошоо ингээ хараад өөрийгөө нэг өөр хүмүүнээр харж эхлэх
эхлэх үед бол хүн бодолтойгоо яг ажиллаж эхэлж байгаа гэх тийм ээ. Энэ ямар арга болох гэхээр машин бариа явж байхдаа чих боломжтой, яах нь зүгээр ингээд зураг үзэж байгаа чих боломжтой, алхаад явж байгаа чих боломжтой зүйл юу вэ гэхээр ингээд өөрийнхөө бодлыг анзаараад одоо яаж нөө маргааш орох хичээлийн тухай бодлоо орж ирж байна. Айл бодлоо таниал тийм ээ. Дараа нь явж байтал өнөөдөр ч ямар сайхан нартай өдөр вэ? Тэнд нэг айтайхан хувцалсан эмэгтэй явж байна тийм ээ. Цаана болохоор яаж юм гэхээр энд ямар гоё зам тавьчихсан юм бэ. Тэр болгон дээр нь одоо тэр бодолтой орж цаашаа хөврөхөөс илүү бодлоо таниал энэ юм байна. Таниал ингээд дахиад тэр бодол маань бол ингээд замхаа далуу болоод идэм л да тийм ээ. Тэр үедээ бол хүн би юу гэрн боддсон юм бэ гэдгээ бол харцсангуу одоо энэ гартаа оруулж ирэх гээд байгаа тийм ээ. Тэр стресс дээр бол зүгээр маш энгийнээр одоо хуваалцах болох аргуудыг хэлээ л да тийм ээ. Тэр ер нь хүн дотроо болохгүй байгаа тэр зүйлээс санаа зовоосон зүйлийг бусдаа ингээд хуваалцаж ярилцсан гэдэг бол маш чухал байдаг. Өөрийг ингээд чөлөөлж тийм ээ. Тэгэхээр мэрэгжлийн хүнд хандах дагуу талууд бас байдаг. Ер нь бол тийм ээ. Цаашдаа бол миний бодлоор сэтгэл зүйн одоо өрх болон өөрийн гэсэн одоо ханддаг очиж зөвлөгөө авдаг, чиг авдаг тийм сэтгэл зүйчтэй болох болов уу ингэж бодож байгаа. Яагаад гэхээр энэ маань бол мэрэгжлийн хүнээс авах хамгийн том давуу тал бол нууц хадгалалт байдаг тийм ээ. Бидний дотор хүнд ч хэлмээргүй санаа зовсон бас тийм ээ хүнд хэлмээргүй тийм асуудлуудыг бол мэрэгжлийн хүнд очиод энэ чигээ аавна гэдэг бол их чухал. Яг ингээд асуудалтай болоод ирсэн хүн бодол нэг замбраагүй болоод стресстэй тэг санаагаар ингээд хямарсан байгаа юм үедээ бол би эндээ буруу бодоод байгаа маань гэдгээ хараад онцлох өөрийгөө татаж авахд бол амаргүй байдаг учраас очоод шууд яах нь мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авах нэг талаараа бол их зөв байдаг шүү тийм ээ. Тэгэхээр стрессээ одоо стресс менежмент дээр бол дуртай зүйлээ хийх, таны дөрөвний хэлсэн ер нь одоо алдах, гүйх, дасгал хийх гэдэг зүйл чинь бол хүний тэр итгэл санаанд байгаа тэр сөрөг бодлуудыг даван туулахад их маш их чухал нөлөөтэй байдаг тийм ээ. За тэгээд шинэ газар үзэх, шинэ юм суралцах. За одоо өөрийнхөө дуртай дууг сонсож байт юм уу тийм ээ. Маш олон аргачлалууд бол байдаг юм аа. Тэгэхээр хүн болгон тодорхой хэмжээний бол яах нь асуудлаа даван туулах тийм зохицуулах аргад суралцсан байж байдаг. Энийгээ бол бид нар дандаа баяжуулж явах хэрэгтэй цаашаа тийм ээ. Тэр утгаараа бол яаж яах гэхээр ер нь стресс менежмент гэдэг зүйлийг чинь бас их бодож явах хэрэгтэй юм шүү гэдэг их чухал санаа явж байгаа тийм ээ. Тэгэхээр стресс гэдэг үг чинь яг англи үгнээс гаралтай англи дээр бол яг хүчтэй гэсэн ийм утгаараа ордог гэж бол үздэг тийм ээ. Хүчтэй гэдэг зүйл юун дээр яригддаг вэ гэхээр булчиндаг эрхтүүн дээр яригддаг. За тэгэхээр яг нөө бидний бие махбод цаагаараа бол стресс хүртэхэд бол энэ чангарлын байдал орж идэг гэсэн нэг юм яваад байгаа юм л та тийм ээ. Тэгэхээр энэ чангарсан булчингаас сулруулахад бид нар яг нөө стрессийг тодорхой хэмжээнд тайлжин гэж ойлгож болно. За тэгээ хамгийн наазах нь амьсгалын дасгалаас эхлэх болчиход байгаа юм л та тийм ээ. Тийм болохоор ер нь хүн өөрийгөө одоо ахиж байгааг өөрийгөө өөрчлөгдөж байгааг анзаарна гэдэг маань бол юу болчиход байгаа юм л да. Их тийм хүнд урам зориг өгч идэг тийм ээ. Урам зориг өгч идэг. Тийм болохоор бид нар ер нь өөрийнхөө дотоод мөн чанар руу одоо өнгөж харж явах тийм цаг хугацаа бидэрт бол заавал байх хэрэгтэй л болсон тийм гэж ойлгоод байгаа юм л да. Тэгэхээр ер нь бол цаашдаа бид нар эрүүл байя гэвэл өөрлөгөөх анзаарах юм байна. Юу бодож байгаагаа, юу хийж байгаагаа эргээд эрүүл мэнд гэдэг бол өөрөө мөнгө байдаг. Тэгээд мөнгө гэдэг нь эрүүл байхдаа бол бид нар ямар ч мөнгө төлөхгүйгээр энэ бүгдээ олж авдгийг бол өөрөө чи ярнаас одоо анзаарлаа л та. Тэгэхээр сэтгэц эрүүл байж ээж би эрүүл байна гэсэн үг гэдэгтэй. Тэгэхээр одоо хоёулаа яриагаа ингээд дүгнээд хэлвэл ер нь сэтгцийн хувьд эрүүл байя. Би ер нь энэ их өөрчлөгдөж байгаа асуудал өрнөж байгаа энэ нийгэмд яаж эрүүл байх вэ? Сэтгцээ эрүүл байлгаж махан бие маань эрүүл байх талаар хоёулаа нэлээд олон асуудал хөндлөө. Энийгээ дүгнж хэлвэл. За тэгэхээр түнэд гэх юм бол хамгийн наазах нь биднэрт одоо сэтгцэн эрүүл мэнддэг зүйл ер нь хүний сэтгэл зүй гэдэг чинь бол нүдэнд харагдаж гарт баригддаг. Гэхдээ өдөр болгоны бидний амьдралд тусгалаа олж яадаг тийм ээ бүр хорон болгонд те секунд болгоно минут болгонд биднийг одоо бие махбодыг чиглүүлж яадаг энэ нарийн процесс энэ зүйл бол байдгийн байх шүү гэдгийг ойлгох нь их чухал байгаа тийм ээ. За дээрэс нь бид нар маш сайн унтаж амарч явах хэрэгтэй. Энэ бол тархины бие махбодын одоо хамгаалах маш том одоо нэг зүйлд эрүүл байхад ялангуяа сэтгцийн хувьд эрүүл байх, сэтгцийн хувьд эрүүл байхад бол энэ хойргоор бол ерөөсөө ярих боломжгүй тийм ээ. За тэгээд бие махбодын эрүүл мэнд ч гэсэн маш чухал. Хүн тийм ээ
зөв хоолж байж, хөдөлгөөнтэй байж, тэ стресс менежмент хийж байж энэ болгоныг бол яах нь эрүүлийн тухай ойлголт яригдана гэдэг. За цаашлаад өөрийгөө одоо дотгошоо өнгөх буюу өөрийгөө анзаарах энэ зүйл бол бодлоос эхэлнэ тийм ээ. Тэгэхээр хөвөрцөн байгаа бодолд дундаа бид нар ороод явах биш. Нэг алхам ухраад өөрийгөө хүнлэнгийн хүн дээр анзаарах, өөрийгөө тухай бодож байх. Ер нь сэтгэл зүйн эрүүл мэндэд бол хөрөнгө оруулалт хийж хамгийн наазах юм да амьсгалын дасгал тийм ээ. Бясалгал, йог гэдэг зүйл бол маш их модонд орж байгаа энэ одоо зүйл юм аа тийм ээ. Энэ бол бодиттой хүний амьдрал тусгалаа олох боломжтой ийм зүйл байгаамаа тийм ээ. За тэгээд ер нь сэтгэл зүйн эрүүл байна гэдэг нь бол одоо ажиллаж байгаа амьдарч байгаа газартаа бол хүнтэйгээ зохицож чаддаг тийм ээ. Өөр тулгамдсан асуудлаа шийдэх эрмэлзэлтэй бүтээлж өөрийнхөө хийсэн зүйлээс итгэлийн ханамж авдаг. За тэгээд бусдад хамтраад ямар нэгэн ажлыг бол хийж гүйцэтгэж чаддаг ийм л хүнийг бол эцсийн хувьд бол эрүүл гэж үзэх боломжтой. За тэгээд ямарваа нэгэн тулгамдсан асуудал үүсгэхэд бол зөв газар руугаа чиглэнэ гэж бол их чухал байдаг тийм ээ. Тийм учраас эцсийн эрүүл мэндтэй холбоотой асуумаар зүйл яах юм бол миний түрүүний хэлсэн 1802 мөнгөд өгц рүү та бүхэн бас холбогдох боломжтой. Энэ маань яах нь зайнаас одоо бид нар хэрэгтэй мэдээлэл авах боломж бүрдэж байгаа. Энэ одоо утасны дугаарыг бас тэмдэглэж аваарай тийм ээ. За тэгээд хамгийн сүүлд хэлэх юм бол энэ эрүүл мэнд гэдэг зүйл маш их үн цэнтэй гэдгийг өнөөдөр ойлгож чадсан хэн болгон бол цаашдаа жилийн дараа 3 жил 5 10 жилийн дараа бол одоо асар их одоо нөөцийг тийм ээ асар их үнд капиталыг бол яах нь тэрний эзэн болсон байна гэдэг тэгж ойлгох хэрэгтэй тийм ээ. Тэгээд далаа багшийн бас хэлсэн нэг үг байдаг юм байлаа шүү дээ тийм ээ. Хүмүүс их сонин амьдрах юмаа эхлээд одоо мөнгө хөрөнгөтэй болохын тулд бие махбодоо зориулаад явж нөгөө газар очиод буцаад нөгөө олсон тэр зүйлээ эрүүл мэндэ олж авах зарцуулаад ингээд дуусч байгаа гэдэг. Энэ бас нэг зүйлийг хэлээд байгаа юм л да тийм ээ. Тийм учраас бол эрүүл мэнд маш үн цэнтэй зүйл гэдгийг бол ер нь хүн болгон бидэнд гэхдээ дахиад нэг суугаад бодоод үзээрэй тийм ээ. Яг тийм байна. Эрүүл байхдаа л анхааралтай, хариуцлагатай байж эрүүл үедээ л илүү мөнгө зарцуулж чадах. Гэхдээ энэ мөнгө хийхээсээ илүү эрүүл мэнд бол бас үнэгүй олдох юм байна тий. Өөрийн чинь түрүүний ярианаас бодлоо анзаарах юм байна. Нойртой болох юм байна. Бид нар мөнгө төлдөггүй шүү дээ тий. Харин энэ дээр анхаарлаа хандуулчих юм бол магадгүй ажиргалтай амьдрал гэдэг бол эрүүл мэндтэй шууд холбоотой гэдэг талаар бол дүгнж хэлж бас өнөөдөр цаг заваа гарган сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн их хэмж ган тулга маань өөрийнхөө амьдрал ахуйтай холбож туршлагаа хуваалцлаа. Тэгэхээр бид эрүүл мэнд ба мөнгө нэвтрүүлгийн энэхүү дугаараараа сэтгц гэж юу вэ? Сэтгцэн эрүүл байж чадсанараа энэ бие маань эрүүл болдог талаар олон талаас нь хөндлөө. Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.